За 4-р сарын 7-нд Баянзүрхийн Товчоо орчмын автозамд 12 настай хүү зам тээврийн осолд орж хүнд бэртсэн хэрэг гарсан талаар бид өмнө мэдээлж байсан. За тэгвэл тус байршилд 2024 он гарсаар нэг том хүн 3 хүүхэд автомашинд мөргүүлсэн бол 2025 он гарсаар 2 хүүхэд осолд ороод байгаа. За иргэдийн зорчих хөдөлгөөн их тухайн замд зориултын гарц гэрлэн дохио байрлуулаагүй нь явган зорчигт осолд орох шалтгаан болж байна гэж үзэж байгаа. За гэвч тухайн хэсэгт автозамын гэрлэн дохио суйрлуулах ажил одоо хүртэл хийгдээгүй. За өнөөдөр судалгаа хийж эхэлсэн талаар автозамын мэргэжлийн байгууллагууд мэдээлж байна. Автозамд гэрлэн дохио байрлуулахдаа MNC 4596 стандартыг баримталдаг байна. Тэгвэл тус стандартын 4 болон 1-2 дугаар нөхцөлд сүүлийн 12 сарын хугацаанд тухайн уулзурт гэрлэн дохионы зохицуулгаар урьдчилан сэргийлж болох үс зам тээврийн осол 3-аас цөөнгүй удаа гарсан бол явган зорчигчдын тоо оргил цагаар аль нэг зэгтээ 121-ээс 150, харин автомашины зорчилт 600 хүрсэн тохиолдолд гэрлэн дохио тавих нөхцөл бүрднэ гэж тусгажээ. Тооллогыг хийсний дараагаар нэг тоо гарч ирнэ. Тэр нь 100000-аас дээш одоо суурьшилтай байх юм бол тухайн тооныхоо 70%-ийг хангаж явах юм бол гэрэлтгөө суйрлуулж болох нь байна. Ахаа дээрээс нь зам тээврийн осол одоо суурьшлийн тоон хүрэхгүй болоод зам тээврийн осол 3 буюу түүнээс дээш нөхцөлд гарсан тохиолдолд нөгөө судалгааныхаа тооллогын 80%-ийг барьж явах юм бол гэрэлтгөө суйрлуулж болно гэсэн ерөөсөө ийм энгийнээр тайлбарлах юм бол ийм л нөхцлүүдээр гэрэлтгөө суйрлуулна гэж ойлгох хэрэгтэй. Стандартаа хангах үгүй шиг тэгжээ цаашаа явуулна гэсэн. Өнөөдрийн хувьд бол энэ гарцсан дээр дараа нь зураг бичлэгээд тооллого судалгаагаа хийж ажиллаж байгаа. Мэргэжлийн байгууллагуудын зүгээс судалгааны үр дүн гарах хамгийн сүүлийн хугацаа ирэх даваа гараг гэж онцолсон. Судалгааны үр дүнг нийслэлийн замын хөгжлийн газарт танилцуулах юм. Тус байршилд хувийн хвшлэхэн гэрлэн дохио хийж өгөх хүсэлтэй байгаагаа тээврийн загдагийн албанд гаргаж төсвийг нь судалж өгөхийг хүсжээ. Амар хурдан явна. Тэгээ ерөөсөө зам тавьж бол ерөөсөө өгдөггүй. Тэгээд нэлийн удаан хүлээж аваад баг зам гардаг. Тэгээ скул полис байсан ч гэсэн баг ингээд харсан цараагүй юм шиг зүгээр баг яг тулж ирээл зогссон. Яг сүүлийн яг тэр дайруулсан хөтөлбөрийг манай хамаатны хөгтөөсөн байхгүй. Тэгээд бас энүүгээр манай дүүнэр хүртэл энүүгээр гарахаас айгаад ингээл тэгээл шиг байсан. Тэгээд энэ чинь гэрлэн дохио тавьчих юм бол хамаагүй л дээр болох гэж боддог шүү дээ. Хурц зарлагч гэрлэн дохио хийчихвэл өмнө л гоё. 24-с 25 оны хичээлийн жилд нийт 3 осол гарсан. Нэг осол нь болохоор эхний осол нь 10 сард мөн бага ангийн хүүхэд осол төрсөн байгаа. Хоёр дахь осол нь сая 25 оны 3 сарын 26-нд 5 дахь ангийн хүүхэд мөн замаар хөндлөн гарах гэж байгаад нэгдүгээр игнэний машин зам тавьж өгч, хоёр дахь игнэний тавьж өгөөгөөс болоод осолд орсон байгаа. Тэр үед сургуулийн зүгээс ишгэл полицей бол гарч байсан. Өдөрт ишгэл полицейд анги бүр өдөрт нэг 12 эцгийх гардаг. Зам дээр 2-2-ороо зогсдог байгаа сургуулиас. Тэр үед ишгэл полицей зогсон хэдий ч нөгөө зам машин маань хурдтай явсан улмаас бас л мөн хурдаас харуулж зам тавьж өгөөгөөс үүдээ 5 дахь ангийн хүүхэд бэртэж мөн эмнэлгийн тусламж үйлчлэгээ аваад одоо эмчилүүлж байгаа. Тэр бол яг манай сургуулийн хүүхэд биш хэдий байсан ч нийслэлийн налахын сургуулийн хүүхэд байсан. 3 дахь осол маань сая одоо ингээ харамсалтайгаар 4 сарын 7-ны өдөр гарсан байгаа. 4 игнээ автозамд гэрлэн дохиог суйрлуулахад 90 орчим сая төгрөг болдог байна. Баянзүрх дүүргийн 11-р хорооны иргэдийн зүгээс өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийхдээ 5 жилийн хугацаанд яригдсан гүүрэн гарцны оронд 7 хоногийн дотор хурд сааруулагч эсвэл гэрлэн дохио хийж өгөхийг хүссэн. Гэвч бодит байдал дээр 7 хоногийн дотор хийгдэх боломжгүй гэдгийг мэргэжлийн байгууллагуудын нөхцөл байдлаас харж болохоор байна.